Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсөлгүй. Өглөө бүр энэ нь цаав шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр ийхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргье. Та сайхан амарсан уу? Өчигдрөөс эхлээд хичээл сургууль эхлээд нэлээд хөл хөдөлгөөн болсон байна. Мөн сайхан дулаахан өдөр байна. Бидний хөвгтөж байна шүү дээ. За би бол өглөө сайн ажилтдаг зөвхөн бодлоготойгоо хүрээлээ. Дараагүй юу та? Дараагүй. Үнэхээр сайхан дулаахан өдөр бидний хөвгтөж байна. Тэгээд мөн амьсны баярын 7 хоног явж шүү дээ тийм. Тэгээд энэ үед та эзний өмнө ирээрээ. Эзэн таны төлөө юу хийснийг та санаарай. Тэгээд өчигдрөөс бид нэр Итгэл радиогийнхаа пэйж дээр Иесусийн зарламаа дээр хэлсэн 7 үгийг оруулж ирсэн байгаа. Тэгээд та магадгүй сонсож амжаагүй бол та ороод нэг дахин сонсороо гэж санал болгож байна. Тэгээд эхний хэлсэн үг байгаа тийм. Лук номын 23:34 дээр Иесус Аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна хэмээх хэлсэн үгийг нь оруулсан байгаа. Тэгээд таныг юу хийснээ ч мэдэхгүй явахад таныг уучлж бас зуучлж хайрлсан нэгэн байдаг гэдгийг та санаарай. Тэгээд өдөр болгон эзэнтэй улам илүү ойр байгаарай. Тэгээд Бурхны бүтээснийг гин бүснөөсөн бол гмийн бүснөөснийг Христ засахаар ирсэн юм аа. Тэгээд өнөөдөр бид нэр үгийн цагаараа тий Иесус өчигдөр тий нөгөө Палм сандыг басан шүү дээ тий. Талдуу модны мөчрөөр хүмүүс илдэг унаад орж ирэхэд түүнийг ухтаж аваад тий. Юдэн хаан хэмээн түүнийг Хосана хэмээн ухтаж байсан бол Иесус тэгж орсныхоо дараа шууд юу хийсэн бэ гэдгийг өнөөдөр бид нэр үргэлжлүүлэн үзэх болно. Тэгээд хүмүүс нөгөө нэг ямар нэгэн газраас ингээд эренгүүтээ ер нь нэг газар ингээд очоод тухлаад амрах гад тий. Тэгтэйгээд л харин Иесус сүм татсан байгаа тий. Тэгээд үгийн цагаараа түүнийг бид нэр судлах болно. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирцгээе. Эзэн бидний төлөө юу хийснийг энэ өглөөс санацгай эзний өмнө ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За таахан өглөөний мэнд. Тэгэхээр өглөө Давид хаан ятгаа бариад нэг хааны ордон руу биш эзний өргөөлөө ордог байсан тухай бид Библиэс олоод уншдаг. Энэ бол маш их сэтгэл хөдлөм их гоё одоо дүр төрх байхгүй. Бас цөлд байсан израильчууд өглөө бүр хурлын майхан руу явж байгаа Мөсийг хардаг байсан байна. Тэгээ Мөсөө яваад хурлын майхан руу явах хүртэл орох хүртэл израильчууд хийж байгаа ажлаа орохоо түүн рүү хардаг байсан гэж. Тэгэхээр энэ удирдагчид яагаад энэ их хайр хүндэтгэлийг одоо өөрийн ард түмнээс Бурхны өмнө авсан юм бэ гэж. Шалтгаан нь юу гэхээр тэд үнэхээр амьд Бурхны зарцнаад бид нар өөрсдөө ч гэсэн би хаан боловч
би удирдагч боловч тэр бурхан хамгийн гол нь шүү гэдгийг харуулж чадчихсан учраас. Өнөөдөр Лук 19-ийн 45-46 дугаар ишлэгийг бүгдээр хамтаа байна. Тэр тэгээд сүмд орж тэндээсэн худалдаачдыг хөөж гаргаад тэдэнд миний гэр залбирлын гэр байх ёстой гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг дээрэмцгийн үр болгожээ гэсэн байна. Тэгэхээр Есүс Иерусалим хотод маш их олон хүмүүс одоо далдан модны мөчөр тэгээ өмнө нь ингээд хувцас дэлгийд тавиад ингээд ухтаж авсан. Тэр ухтал тэр баяр хөөрийн дараа Есүс сүм рүү явсан. Есүс сүм рүү явангуудаа Есүс сүмийг жинхэнэ бужигнуулсан да. Тэгэхээр ер нь бол ихэнх хүмүүс намайг тэгж гоё ухтаж авч явах чинь надад тийм сайн байхт чинь би зарим нэг зүйлүүдийг өнгөрүүлэх ёстой, зарим нэг зүйлүүдэд дуугүй байх ёстой гэж бодох байсан баг. За улс төрч юм уу эсвэл ямар нэгэн юм өөрийнхөө эрх ашигыг их дээгүүр тавьдаг удирдагч нөлөөтэй хүмүүсээс бол яг тийм зүйл бол хийх л байсан. Ягаад гэх юм бол хэрэв улс төрч хүн өөрийг нь тэр одоо эзний нэрээр ирэх гэдэг шиг тэр манд тухай гэдэг ингээд хүмүүс ухтаад бас чи очингуудаа та нар яаж энэ хотоо ийм байлгаж чадж байна гэдэг гинтхэн талбай дээр нь очиж тагнаад онох юм бол тэр хүн ер нь өөрийнхөө бүх карьерийг бүх юмыг үгүй хийхээр шийдсэн гэсэн үг болно. Активист Иерусалим хотын сүмд очингуудаа тэр бол өөрийг нь Иерусалимд тэр гоёор ухтаж авсан хүмүүсийн тэр их хөөрөл тэр их одоо зориулах тэр бүх зүйлүүдэд бол түүний анхаарал сарнаагүй байна. Тэр үргэлж бурхны хүн байсан. Тэр уулан дээр Петр, Иоганн, Яаков бурхан өөрөө хэлсэн шүү дээ. Энэ бол миний таалал оршдог хүү. Энэ бол миний таалан зархдаг цорын ганц хайртай хүү гэж. Тэгэхээр бурхны таалал ямар хүн дээр байдаг вэхээр ямар ч тохиолдолд бурханд алдрыг өргөж, бурхан өөрийнх нь амьдралд хийсэн, өөрийнх нь амьдралд боломж олгосон, бурхан овоо таалга онгойлгож өгсөн, бурхан ихлүүлсэн, бурхан дуусгадаг, бурхан хүч чадлыг бүр ухааныг нь өгдөг. Бурхан яаж хийх талаар бас төвлөмжийг өгөөд зогсохгүй, хинтээ хамт хийх вэ гэдгийг бурхан сонгоод зогсохгүй, тэр хүмүүсийг бурхан өөрөө бүр амьдралаар чинь нэлгээж өгдөг. Бурхан таны амьдралын бүх зүйл. Есүс Иерусалим хотын сүмд 2 дахь удаага цэвэрлэгээ бол хийж байгаа. Эхний удаа цэвэрлсэн байгаад 2 дахь удаага очиход тэр хэвээрээ байжсэн. Сүм бол бурхантай уулзах газар байхын тулд анх сүмд бол байгуулагдсан. Хэрвээ сүм бурхантай уулзах гэж ирсэн хүмүүс саад болдог бол тэдгээр асуудлуудыг эртхэн шийдэх хэрэгтэй. Өнөөдөр сүм чуулган одоо миний хувьд 9 оноос хойш хөдөө орон нутгийн сүмүүдээр маш их ингэж явж байгаа. Хотын сүмүүдээр ч маш их явж байгаа. Тэгээд юуг олж хардаг вэ гэхээр зарим газар жижигхэн сүмд багтаж ядсан заяа бүр. Би дундуур нь ингээд яг нэг юм 5 хамтаа гэрт ингээд том дай хийж байгаа юм шиг ингээд дундуур нарийн хийж ороод ингээд урд нь гараад эзний үгийг хуваалцах тийм гайхалтай ерөөлийг өртгөл зарим сүмд ингээд ороход анх барьж явах үед нь би харсан. Одоо ингээд очиход талыг нь хан болгоод ингээд жижигрээд ингээд юмнууд нь төвчгдээд ингээд чимээгүй болцсон. Тэгсэн ч тэнд хүндэтгэл мөргөл өргөдөж байдаг. Харин бүр харамсалтай үйл явдлынхээр сүм байсан байшин өөр юм болцсон байхыг харах маш хэцүү байдаг. Гэхдээ өнөөдөр бид нар байшингийн тухай бол ярих гэх. Өнөөдөр Есүс бидний зүрх сэтгэлд бидний одоо далдуу модны мөчөр бариулан бид гадуур уцаа тайлж бүр ингээд зам дээр нь дэвсгээр тийм хүндэтгэлийг хүлээсэн байж болох боловч бид өөрсдийнхөө зүрх сэтгэлд Есүсийг оруулахгүй байгаа бол бидний хийж байгаа тэр бүхэн ер нь ямар утга учиртай гэдгийг бид бодож үзэх хэрэгтэй. Та өргөдөг сүмдээ явдаг гэж болно. Та Есүс итгэдэг гэж өөрийгөө хэлжтэй. Та зарим нэг одоо амьдралын муу туршлуудыг зогсоосон байж болно. Жишээ нь арх уух ч юм уу одоо тийм тамхи татах гэдэг ч юм уу ийм амьдралын зарим нэг ийм буруу туршлуудыг ер нь бол таны эрүүл мэндтэй илүү холбоотой бодол санаатай гэхээс чинь илүү тийм зүйлүүдийг та болсныгоо та Христэд итгэдэг гэж бодож яж байдаг. Сайн хүмүүс ч гэсэн зарим нэг муу туршилтаа байх тохиолдол гардаг. Тэгм учраас Есүс Христ таны амьдралын туршлуудыг алга болгох гэж ирээгүй. Таны сүнсийг аварч мөн хантай болгохын тулд ирсэн гэдгийг та мартаагүй үсттэй. Есүс сүмийн талаар хэлхийг хүссэн олон зүйл байсан. Гэхдээ Есүс 2 зүйл хэлсэн. Сүм бол залбирлын гэр. Нэгдүгээр. Хоёрдугаар сүм бол дээрэмчдийн үр биш гэж.
Тэгэхээр бурхан үдийн яддаг гэм нүглүүд байдаг тухай Библиэд бол Библи бичигдсэн байдаг. Уучлагдахад хэцүү тэр нүглүүдийн нэг нь бол ариун сүнсийг гомдоох явдал гэж бичсэн байна. Тэгэхээр тийм болохоор Иесус Христ бидний амьдралын хэрэгцээг ойртуулж өгдөг худалдаачдад хүндэтгэл мөргөлд тав дахь шаардлагатай бүхнийг төгөөлж өгсөн тэр хүмүүсийг яагаад хөөгд гаргасныг бид нар ойлгох хэрэгтэй. Эртний өргөдлийн талаар хуучин гэрээний түүхүүдэд байдаг одоо хуулийн зүйл заалтууд гарах юм бол та нар өөрийнхөө хэрэг та нар мөргөл өргөх газраас хол байгаа бол хэрэг та нар одоо магадгүй Иерусалим хотоос хол байдаг бол та нар өөрийнхөө онц зүрэг дотроос хамгийн одоо өөсөвгүй эзэнд өргөхийг хүсэн эзэнд өргөхөд та нарын зүрх сэтгэл та нарыг буруутгахгүй өгөөсөхгүй тэр хургаа аваад тэр хургаа тухайн орон нутагта хідээр зарах байсан. Тэ мэдээж үнтэй зарж болох хямдхан биш. Тийм бурхан төрөх гэж байгаа гэсэн зүрх сэтгэлээр үнэлээд яг тэр хэмжээний мөнгөө барьж хурж ирээд тэгээд яг тэр өргөл өрөх газараасаа яг тэр хэмжээний мөнгөөр яг одоо хор хотолдож байгаа тэгээд эзэнд өргөөрэй гэсэн тийм зүйл ингээл байдаг гэсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа яасан бэ гэхээр Иерусалим хот ч бол асар их хүнтэй хот болсон байхгүй. Та бүгдээр ингээд бодоод үзээр одоо Иесусийн нөгөө нэг Иерусалимынхаа өөрсдийнхөө хүүхдүүдийн төлөө уйл гэдэг тэр манай 70 оны бослогын үеэр бол Иерусалим хотод сая гаруй хүн цугласан байсан баг. Тэгэхээр тэр том хотод хүмүүс хүндэтгэл мөргөл өргөхөд айл болгон хүндэтгэл мөргөл өргөхөд хангалттай тааваар тийм их хонь хураг ялангуяа бурхны хуулинд бичсэн шиг тийм өөсөвгүй хонь хургууд үнэхээр олдно гэж юу? Тэгээд бид өөрсдөө монголчууд шүү дээ. Бид өөрсдөө хонь хураг авахар явж идсэн дээ. Үнэхээр олддоггүй шүү дээ. Мөнгө нь байгаад идэг олддоггүй шүү дээ, тий. За нэг сайн хон тэдээр авна гэж бид мэдж байгаа шүү дээ. Тэгээд олддоггүй шүү дээ. Тэгэд ингээд Иерусалим хотын сүмд ингээд ороод ирэхээр өөдөнд нь баахан ингээд хашаан дотор их хотын дунд ингээд хашаан дотор баахан малцал ингээд ирсэн. Харцсан. Тэгээ нөгөөдөл нь Иерусалимд одоо жилдээ нэг удаа ирж байгаа еврей ирэх хүн болгоны одоо тэр их олон хөл хөдөлгөөнд тоос шороонд дарагдсан. За тэгээд бид нар чинь зарим хэд хонцын бөөмөнд одоо ингээд өнгө төс алдсан, турцсан. Тэгээ тийм байл. Бас нөгөө талаар яасан гэхээр Израильчууд одоо юу гэх бурхан таартай зүрх сэтгэл гэхээсээ илүү одоо юу гэх хитрхи одоо энэ их оронч одоо үндэсний үзлээ хүртэл сүм чигээ сүмийн үүдэнд мөнгө солиод байж идэг. Ром мөнгөөр өргөл өрөхгүй шүү. Заавал еврей засаар мөнгө өргөл өргөн шүү. Тэгээд одоо ингээд ченжүүд ингээд байж байна. Есүс яг энэ бүхний харахтаа яг энэ бүхний сүмийн бараа ингээд оройн харагдаад хүмүүс за эзний өргөө орж ингээд тэгээд сүмийн хаалган дээр ирэнгуудаа хүмүүс мөнгө төгрөгтэй холбоотой өргөх өргөл нь өөрсдийн сэтгэл нийцэхгүй байгаад холбоотой өргөх өргөл нь бүр өөрийнх нь бариад ирсэн тэр мөнгөний 1/1-т ч хүрэхгүй юм уу хонь хорг өргөх болчиход байгаа. Сэтгэл нь өвцөн юм хямарсан ийм дургуус олцсон те урд нь Соломоны сүмийг тэгээ Зерубабелийн сүмийг баяр хөөртэйгээр барьж исэн Израильчууд одоо барьж байгаа сүмийг одоо Херод хаан те одоо Артемисын сэтгэлийг татахын тулд барьж өгч байгаа гэдгийг мэдж байгаа учраас ингээд их олон зүйл бурханд хүндэтгэл мөргөл өргөх цаад болж исэн учраас Есүс сүмийг тэрсэн. Чуулган бол сайн мэдээ түүний хаанчлалыг тунхагладаг газар байх ёстой болохоос хувийн ашиг сонирхол алдар хүнд юм уу эсвэл хүмүүсийн тав дохыг хангадаг тийм газар бол биш. Өнөөдөр чуулганд сүсэгтэй залбиралд өөрийгөө зориулдаг хүмүүс илүү тав дохтой байх ёстой болохоос өргөл их өргөсөн тэр байшин хэн барилдсан бэ гэдэг нь бол дараагийн асуудал. Тиймээс Иесус яг юу хэлсэн бэ гэхээр сүмд очиход цаад болдог, сүмд явхад цаад болдог, сүмд очиод цаад болдог зүйлс нь бурханд ойртол түүний өршөөлийг хүртэхэд цаад болж байна гэдгийг артамд харуулахыг хүссэн. Шинэ өргөлийнх нь одоо бол Есүс бидний зүрх сэтгэл нутраглах болсон учраас бид өөрсдөө бурхны ариун сүм болсон. Тиймээс хин нэгэнд сүм бохирдсон буруудахын оронд бурхны сүм болсон өөрийгөө танихгүй болтлоо. Бурхнаас холдсон зүрх сэтгэлтэй байгаа бол та одоо өөрийгөө цэвэрлэе. Та өөрийнхөө амьдрал болон өөрийнхөө итгэл, өөрийнхөө зүрх сэтгэл цэвэрлэгээ хийхээр Есүсийг амьдралдаа өр. Таны сүм таны бурхантай уулздаг газар мөн үү?
Үүнийг л энэ өглөө бүгдээр хамтдаа асууваар хэрвээ Есүс яг одоо яг энэ цаг үед таны амьдрал, таны зүрх сэтгэлд орж ирвэл Есүс чи бол миний сэтгэл нийцэн хүн гэж хэлгүй. Эсвэл миний гэр залбирлын гэр байх ёстой. Миний гэр чи надтай харилцах газар байх ёстой гэж хэлэх болов. Энэ өглөө бид хамтдаа энэ зүйлийг өөрсдөөсөө асууцгаая гэж. Маш чухал асуултыг пастор маань тавилаа. Тэгээд пастрын тавьсан асуултыг тунгаан бодоод эзний өмнө ирцгээе. God.
Амен. Үгийн цагаараа бид нэр Лук номын 19-р бүлгийн 45, 46 дахь ишлэлээс суралцлаа. Тэр тэгээд сүмд орж тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад тэдэнд миний гэр залбирлын гэр байх ёстой гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үр болгожээ гэв. Есүс сүмийг 2 дахь удаага цэвэрлэхдээ энэ мэд хатуу үгсийг хэлсэн. Энэ үйлдэлээрээ дамжуулан Есүс энэ үндэстэнд хандсан үйлчлэлээ албан ёсоор хаасан юм а. Харин өнөөдөр пастрийн хуалцсанчлан Христ бидний зүрхэнд нутаглах болсон бөгөөд бид өөрсдөө Бурхны ариун сүм болсон юм а. Тиймээс хэн нэгэнд те сүм бохирдсон бурууг тохохын оронд Бурхны сүм болсон өөрийгөө танихгүй болтлоо Бурхнаас холдсон зүрх сэтгэлээ бид цэвэрлэх ёстой юм шүү. Тэгээд түрүүний магтан дууны үгэнд гарсан шиг те баярлаа Есүс хэмээн та хэлээрээ тэр таныг чөлөөсөн юм а. Христ аврагч таныг аварсан юм шүү. Тэгээд үнэхээр таны бидний амьдралын нүдийг нээсэн түүнд баярлаа гэж хэлээрээ тэгээд эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Орч ирсэн цэг бүтээсэн бидний төлөө өөрийн цорын ганц хайртай хүүгээ илгээсэн бидний хайртай Бурхан эцэгэн танд баярлалаа. Та биднийг өөртөө уулзах боломжийг үргэлж олгодог. Та бидэнтэй уулзахыг үргэлж хүсдэг. Бидний ойр байдаг. Ойр байгаа үед таныг дуутрахыг хүсэж байна. Тиймээс бидний зүрх сэтгэл дотор ариун сүнснийхаа хүч чадлыг улам их болгож тантай залбирч гууж, тантай ярилцаж ямар ч үлдэгдэлгүй, ямар ч үлдээсэн зүйлгүй, нуусан зүйлгүйгээр тантай зүрх сэтгэлээсээ ярилцахад туслаач. Хэрэг бид ямар нэгэн зүйлийг залбирх болгондоо нууж авч үлдээд байх юм бол бидний талархалж гисэн бүрэн төгс байхгүй, бидний хүндэтгэл гисэн бүрэн төгс байхгүй болно. Тийм учраас эзэн минь та энэ өглөө бидний зүрх сэтгэлд нутаглаач, бидний зүрх сэтгэлд нутаглаж биднийг бүхэл амьдралынхаа туршид таныг хүндэтгэн мөрөгдөг ариун сүмээр болгож өгөөч. Таны сүмд хорогдох олон хүмүүс байх болтугай таны сүмийн хайрлах сэтгэлийг бүхэл амьдралынхаа үлдсэн өдрүүдэд танаас авахыг хүсэж байна. Магтаал хүндэтгэл талархал нь танд тохиолдох Есүсийн нэрээр. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш иргэдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж амдах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.